За. Иргэний нисхийн салбар сүүлийн 20 хэдэн жил маш их ухралт хийсэн л дээ. Монгол улс бүх сумандаа нислэгтэй, Улаанбаатар хотоос бүх аймагуд руугаа нислэгтэй. Нислэгийн тийзнийх нь үнэн амжиргааныхаа түвшинд зохицсон боломжийн ийм л байсан. Одоо хомигдсаар байгаад нэг ганц компани 6 онгоцтой. Одоо тэгээд Мяатын нислэг гэхээр л бүх нислэгүүд нь цагаасаа хоцордог. Тэгээ хамгийн очисон газрын хамгийн мухрын хамгийн даржин тийм гейтүүд дээр зогсдог. Дандаа л Монголын иргэдэл тэрүүгээр сорчиж байгаа шүү дээ. Тэгээ маш их үнэтэй. Тэгээд билет нь олддог юм уу гэхээр хоос нисээд байдаг. Тэгсэн мөртлөө Монгол тэр шинэ онгоцнууд нь явдаггүй. Дандаа гаднаас түрээсэлж байгаа хуучин тоос шороондоо дарагдсан тийм нэг онгоцнууд л Монголын Мяатынхаа үндсэн ирээсүүдэд яваад байдаг. Нөгөө шинэ онгоц нь яасан гэхээр гадны нойтон түрээсэнд яваад байгаа л гэдэг. Нэг ийм л байдалтай байна өнөөдөр. Тэгэхээр энэ Мяатын асуудлаар юм ярихаар одоо хоёр тал болчиход байдаг. Эсвэл Мяатыг бурамжих ёстой гэдэг. Гэхдээ тэгээд үндэсний компани нь яг ямар дэмжлэг хэрэгтэй байгаа ингээд үнэхээр дампуурах гээд байгаа юм болоо яагаад байгаа юм болоо гэхээр эдийн засгийн үрээшгээ яаж дээшлүүлэх талаар юу хийж байгаа нь тодорхойгүй. 6 онгоцтой олон улсын жишг ийм компани 300-аас 400 хүн ажилтнтай л байхад болдго юм байна лээ олон улсын жишгээр. Одоо 800, 900-аад хүн ажиллаж байна. Үйл ажиллагааныхын зардал, урсгал зардал, асар олон дарга зэрэг, хурган дарга ийм юмнуудтай. Тэгээд тэрэндээ хамаг зардал ашиг нь явцдаг. Тэгээд дампуурах гээд байна гэдэг. Тэгэхээр наад нэг илүү зардал гаргаад байгаа энэ 6-700 хүнийхээ асуудлыг эрх ашигыг эхэлж ярих юм уу? Энүүгээр жилд зорчиж байгаа 6 хэдэн зорчигч нисдэг гэдэг үлээ. Энд олон монголчуудынхаа эрх ашигыг бодох юм уу гэдэг асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар бодлого барих юм бэ? Шинэ сайд бол либералчлах бодлогыг бол тууштай дэмжин үргэлжлүүлнэ гэдэг санаа хэлж илээ. Тэгэхээр энэ дээр бол ерөн цаашид энэ эдийн засгийн үрээшгээ дээшлүүлэх шинэ эйр компаниудын нислэг шинээр бас зам нээх либералчлах тал дээр бол ямар хөө бодлого барих гэдэг вэ гэдэг дээр нэг асуулт байна. За дараагийн асуудал хоёр дахь асуулт нь энэ шинэ нисэх онгоцны буудлын тухай орох гэж байна. Тэгэхээр энэнтэй холбоотой энэ хуучин нисэх онгоцны буудлаа одооноос энэ цаашид яах вэ гэдэг бодлогоо засаг дээрээ гаргаад ингээ явахгүй бол нүгөө явцдаг нэг хэсэг хугацаанд л эзэнгүй орхигдвол тэгэл өрн таран болоод дуусчих аюул бий болов гэж. Тэгэхээр энэ дээр бол агаарын бохирдол бууруулах чиглэлээр ажлын хэсэг дээр ч яригдчихсэн. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуулгатууд бий болгох. За хэрвээ шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орчвол хуучин онгоцны буудлын төрлүүдэр шинжлэх ухааны технологийн парк юм уу, аялал жуулчлалын тэр том музей, аялал жуулчлалын газруудаа байгуулах гэдэг эртнээс тэрийгэ төлөвлөлтөө хийгээд бараг нүүснээ дараах захиргаа, ашиглалтын өмнөх захиргаа гэдэг шиг тийм юм хүн байгуулад ингээ явах тал руу анхаарахгүй бол улсын эд хөрөнгө өрн таран болох вэ гэдэг талаас энэ дээр ямар хөө байр суурьтай байгаа бол гэсэн ийм хоёр асуулт байна. За содот иргэний агаарын тээвэртэй холбоотой, иргэн нисгтэй холбоотой асуудлууд нэлээд хоримтлогцсон асуудлууд нэлээд байгаамаа. Хийгдэж ажиллууч байна. Нэлээд бодлогын чанартай өөрчлөлтүүд хийгдэх зайлшгүй шаардлагатай юмнууд бас байгаа. За яг их хурл засгийн газрын төвшөнд бас гаргаад энэ оны 18 онд нэлээд хэдэн шийдвэр гарцсан. Одоо хэрэгжилтийг хангах. Тэрний нэг зүйл бол энэ орон нутгийн нислэг. За ер нь ерөнхий зорилтын нисэх хийх хөгжүүлэх хөтөлбөр гэдэг энэ асуудлууд бас ширэгжих ёстой. Ингэж бид нарын дотоодын нислэгийг докторжуулах, ялангуяа орон нутгийн алслагдсан байгаа иргэдийг тав тухтай үйлчлэгээ бий болгох, аялал жуулчлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөдөө аж ахуй гэдэг энэ салбаруудад энэ боломжуудыг нээх ийм зорилго агуулчих. Тийм ч учраас бид нар өнөөдөр энэ хилцээрийг оруулж ирж байгаа нэгдэй гэж
өнгөрсөн жил 2 аймагт татаас өгсөн. 2 аймгийн нийслэг нэлээд огцурчж байгаа. Энэ 19 онд 2 аймаг дахиад татаас өгье гэж байгаа. 2 аймгийн 2 чиглэл татаас өгөхөөр бол зарласан. Энэний дагуу одоо хувийн юунууд орж ирж бас ажиллах ийм боломжууд бүрдэх хаа гэж бодож байна. Яг салбар дээр бол бас энэ чиглэлийн орон нутгийн нислэгээ нэмэх, өөрийн орон нутгийн Монгол улсын онцлог таарсан агаарын хөлөг угсрах ийм зорилго эдгээр бол байгаа юм байна. Судалгаатай нэгнээс нь танилцаад явж байна. За, компани засаглал, мяд компанитай холбоотой нэлээд шүүмжлүүд байдаг. Компани засаглалыг сайжруулах чиглэлээр мяд компани удирдлагууд хүлээж авч уулзаж танилцуулсан. Ер нь бол компанийнхаа энэ одоо засаглалыг сайжруулж өөрийнхөө өртгийг бууруулах чиглэлээр бас тодорхой ажлууд санал санаачлага гаргаад шинэ удирдлага очиж ажиллаж байгаа юм байна. Тийм учраас энэ чиглэлээр одоо тодорхой акс юунууд гарна гэдгийг бас хэлье. Ирэх жил бол бид нэр Boeing 737 Max 8 гэсэн бас шинэ 2 хөлөг ирнэ. Ирэх жилээс энэ их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу иргэний агаарын тээвэрт агарыг нь либералчлах буюу зарим чиглэлд одоо нээлттэй болгох, зах зээлээ нээлттэй болгох ийм шийдвэр гарсан. Энийг хэрэгжүүлэх хүрээнд бол бид нар ялангуяа энэ нислэгийн оргил ачааллын үед хэрхэн одоо явах вэ гэдэг асуудлыг бол тусгаалan бодмаар байна. Өнөөдөр жишээ Сеулийн чиглэл гэхэд бол оргил ачааллын үед бол сая 200 гаруй төгрөгөөр билет олдохгүй байж байгаа. Оргил ачааллын үед бол хамгийн бага билет бол бид нар $238 бол гарсан гарч байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол нэлээ хооронд нь зөв уялдуулах хэрэгтэй байлаа. Хэтэрхий одоо мяд компани буюу үндэсний тээвэрлэгчээ бодож ийн гэсэн нэг үзэл санаа салбар бодох. Нөгөө талд нь иргэдийн эрх ашиг гэсэн ийм 2 зүйлийг бид нар зөв зохицуулж иж энэ техникийн үнийг бууруулах чиглэлд агс дэвшил гаргана. Би өмнө нь сонгож явахдаа ч хэлжсэн. 3 зүйл дээр гол анхаарах хэрэгтэй байна гэж. Техникийн үнийг бууруулахад нэгдүгээрт энэ компани засаглалын сайжруулж илүү байгаа тэр зардал оронтой юмнуудыг нэрвэж харж үзэх энэ асуудал бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал энэ их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу чиглэлүүд дээр өрсөлдөөнийг бий болгох. Ялангуяа оргил ачааллын үед энэ билетний олдоц үн ханшиг бууруулах чиглэлээр авах арга хэмжээтэй оруулж ирэх. Гуравт бол за саяны хэлсэн шатхууны бензин үн ханшиг бууруулах. Содоо тракшонд сайд 1 минут нэмж өгье. Ийм чиглэл бол цаашдаа буян тухай буудлага гэж нэрлээд манай салбар нэг хэсэгтээ салбартаа 7 чиглэлээр цааш нь авч явна. Тийм учраас энэ чиглэл дээр одоо шинэ сонгосны буудлын эх оны 5 сарын сүүлээр ашиглалтанд оруулахар төлөвлөж байна. Энэ шинэ сонгосны буудлын руу шилжих зарим юуны шилжин. За хуучны сонгосны буудлын дээр бас энэ иргэн нисхийн чиглэлээр энэ одоо буудлын ашиглалтыг явуулна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Засгийн газар дээр ч ийм зүйл яригдж байгаа. 7 чиглэлээр ингэж цаашид ашиглагдана гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлын хэсэг нэмэх үгүй юу? Шаардлага баггүй. За. Оюун чимэг гүшүүн. Асуулт өсөж үг.